эдийн засгийн байнгын орон дээр доктортой хөгжлийн дэд хороо ажиллаж байгаа. Тэгээд дэд хорооны хурлаар өнөөдөр COP17 хуралтай холбоотой ер нь бол хүлээгдэж байгаа үр дүнг сонсож бол ярилцсан байна. За бэлтгэл ажлын хувьд бол 56% байгаа юм байна. Нэгдсэн гадаадтай харилцааг болохоор гадаад хэргийн яам хариуцаж гүйцэтгэж байгаа юм байна. 1 тэрбум долларыг энэ хурлын үеэр хэрвээ босгоноо тэр мөнгөөрөө Монгол улсад эсвэл хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ гэвэл одоо ямар одоо бэлтгэл ажил явагдаж байгаа юм бэ гэдэг дээр болохоор одоо бэлчээрийн дороотол ус. За тэгээ байгаль орчны янз бүрийн шийдлүүдийг гаргах гэсэн юм 3 цогц төлөвлөгөөг танилцуулж байгаа юм. Тэгээд энэ төлөвлөгөөн дээрээ сайн суух одоо ийм одоо шаардлагыг бол ярилцсан байна. Тэгэхээр одоо логистикийн ажил нь бол мэдээж төлөвлөгөөний дагуу явах хамгийн гол нь санал болгох төслүүд дээр нэлээд сайн суух хэрэгтэй. Тэгээд техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн бүх төслүүд нь ороод энэ танилцуулах үеэр нь дутуу хөгжлийн дэд хорооноос бас дэмжиж ажиллана.